За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2024 оны 11-р сарын 20-ны өдөр байна. Тэгээд манай ахуй алт хус хүүгийг үздэг эрхэм мөндөд арилжаа сонирхогчдод энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Гээд манай Traders Reaction бичлэгийн маань ээлжид нэгэн дугаар ийхүү эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт ерөөхдөө өмнөх дугааруудад бол дандаа нөгөө арилжаачдын авж исэн лаглаг трейд хийж исэн тиймэрхүү бичлэгүүдээр реакшн хийж исэн бол энэ удаагийн реакшн дээрээ одоо энэ топ 5 ютубер live trading losses гэдэг нэртэй бичлэгэн дээр арилжааны энэ дээр ерөөхдөө нэг 5 арилжаач нь YouTube дээр шууд нэг live арилжаа хийдэг арилжаачдын алдаж байгаа талаар тэгээд яаж тэр алдагдал дээр яаж реакшн үзүүлж байгаа талаар яаж нөгөө сэтгэл хөдлөл нь яаж байгаа талаар ерөөхдөө ингэж нэгтгсэн нэг реакшн бичлэг гадны нэг реакшн бичлэг дээр бид хоёр реакшн хийнэ. Ааха. За эхлэхөө. За эхлэе. За энийг бол ерөөсөө үзээгүй байгаа. Аа. Нэг хальт гүйлгсэн болсон. Гэхдээ яг ямар хөө юу энэ дээр яаж арилжаа хийж яаж алдаж ийн гэдэг нь ерөөсөө үзээгүй байгаа. За эхлэе. За шилдэг 5 ютубер алдагдлууд. Mayor Barack Tesla дээр энэ дээр buy хийсэн юм байна. Одоо 9000 ашигтай явж штэ. Хана гараад энэ энэ хэсэг дээр 100000 ашигтай явж штэ одоо. Тэгээд 5000 ашигтай buy хийсэн байгаа юм байна. Тэгээд одоо энэ хэсэг дээр buy гээ түрүү нэг 15000 ашигтай явжсэн штэ. 5-10 хооронд. Тэгэд өөр нэг арилж байгаа шалгачаад буцаад арилж байгаа харсан чинь алдагдлал нь 100000. Энэ англи хэлний ясан гоё аялахтай юм те. 26000 алдагдлал явж штэ. Tesla-гийн сток дээр арилж яаж байгаа юм байна. Нэг минутын тайм фрейм дээр. 33000 ашигт алдагдлаа явуулчлаа. Gap нөхөлд явуулчлаа доошоогоо. Тийм ээ. Many times it would find its support right over there at the point where it closes the gap, and this should be it right here. And again, the market started down a bit, but I'm looking at the daily of the market. I expect the market to move higher. I expect Tesla to move higher today. I hope I'm not mistaken here. 38, 37. To move out on spikes. Although I'm starting to feel sorry about this one. Down $35,000. Oh my God, this is terrible. This is terrible. Until I get slapped by the market. Маркетд алгадуулах хүртлээ гинэ. Max Santia гэдэг. Энэ залуухан хүүхдээ те. Тийм ээ. Бараг 20 хүрсэн юм уу? YouTuber. Тэнийг сигнал Wall Street Money гинэ. Энэ сигнал өгд юм бах та. Тийм шүү гэн тий. Тийм байна. Бас яг нэг live trading үеэр иймэрхүү алдагдaltaй арилжаа ч юм уу хийх бас эвгүй шүү дээ сэтгэл зүйн хувьд. Тий, юу илүү яг гэж одоо тий. Чихэн паниктэн штэ. Тий. Энэ чарт гарахгүй бах та. Харин тий. Марк юу брокер нь гацчихад байгаа юм байна штэ. Апдейт нэгдэхгүй. Тэр цаатлын арийнхын дэлгэцэн дээр яг юм тийм шүү гэн те. Энэ гэхдээ юу н чарт гарахгүй. Screen duplicate нь явж байгаа юм болоо. Энэ гайгүй байна уу? 6000 л алдагдaltaй шүү дээ. Тийм ээ. Алдахгүй байна л да. Coming in at number 3 is the well-known За 3 дахь нь Patrick Wayland. triple hit of an opportunity loss followed by 2 painful to see losses. I'd like to see BLNK kind of work itself back up here a little bit. See if we can get filled here at 520. Having some trouble
level there at the Yan чин 524. Wow. юу There's a нөхөө. drop. Oh. Тэрэн дээр баядчихж байгаа юм уу? 520. Тийм шүү Oh, гэн тий. thanks. Тий. Яагаад ядаж move average хаад орохт нь яхаар Come on баядчихдээ. now. Oh. Сэлэтэй. Try to get filled there at 520. Alright, so Их let's амар багсаг дээр now хийж тий. $5 Тийм area байна. turns into resistance here. So Минут looks дээр like гэдэг юм шүү дээ. 483 Скалп лөө. хийх юм бахта ингэж. we'll Тийм pop шиг back байна. up here. Wow. Oh. Хаа яа Are you яа. kidding me now? 480s now. You gotta be kidding me. Oh my baby Jesus. That 520 entry would have been so beautiful. So beautiful. 520 дээр орсон юм ба шүү дээ. Үу. Энийг арай. Энэ дэр Аа. баядчихж байгаа төрөө. Аха. Харин энийг яга ойлгосон яга баядчихж байгаа юм бол хосоорой. Тэгснээ moving average доошо кросслцсан. Тэгээ доошоо ийм юм дэр яга баядчихж байгаа юм бол Баядмаар санагдсан юм бахта. энэ ногоон кандлийн араас баядчихж байгаа юм бах та. Энэ дэр баядчихж байгаа заяа. Энэ дэр алдаг хэлж байгаа. Гэснээ энэ дэр сэлдэс. Beautiful гэдэг шээс тий. Trying to get filled there twice at 610 area. It's not getting filled. Come on now. We'll try 500 here at 599. Сайн алдаглаа үлээ хаацсан уу тий. Тийм байна. Тэр дээр дахиад BL сэлдсэн юм уу? Сэлдсэн байна. Сэл үү. We'll look for this pull back down to the 560s. We got Доошоогоо pullback орж ирнэ гэж одоо сэлдсэн байна. baby. Come on. Мм. I want to see BL and K get down to the 560 хүртэл одоо 574-тэй 73-тэй явж штэ. 577. 560. Come on, baby. 560 хүртэл. Get on down. Унгаад над руу унал даа гэдэг штэ. Энэ муу үрж гаргачаа тэрийг ашигладаг юм байна тий. Харин тий хаачлаа штэ. Хаацсан нэг үү. Яасан сэн арилжээд юм бэ? Энэ ч паник болж байна тий. Харин тий энэ ч сэлдсэн ээ. Биш энэ дэр баядж байгаа сэлдэх газар. Ааха. Энэ дэр сэлдэх газар баядчихж байгаа. Тэглээ. Тэгснээ алдаглаа л гэж байна. Тэгснээ энэ за яг хаа энэ дэр бол шууд баядна гэжсэн шүү дээ. Ааха. Энэ дэр сэлдэж байгаа. Тэгснээ энэ дэр гарцсан юм байна. Энэ ногоон дэр. Тэгснээ энэ дэр сэлдснээ энэ дэр гарчлаа шүү дээ. Одоо сүүлийн хоёр захиалга нь баа юу? Sell buy sell гэхгүй. Sell тий. Гурлаа алдсан. Тийм ээ. Сүүлийн одоо энэ дэр сэлдэх бол яах вэ? Байж болж юм заяа. Ааха. Move average руугаа татагдана гэж үзээд. Ааха. Гэтэ 560 хүртэл ид чинь энэ хүрдэн гэж бодож исэн чинь Ааха. байхгүй. Дээшээ хүрээгөө. Энэ дээр бол яг сэлтийг бол яахгүй. Нөгөө нэг буруутгахгүй. Мм. Энэ бол зүгээр азгүй тохиолдол заяа. Энэ дээр сэлдэх нь амар тэнэг байна. Сонирн байна. Юу бодож сэлдсэн юм бол Яах гэж муу үрж гаргасан юм бол доо тий тэгээд тий. за. Move average-ийн тохиолдолд яг хоо энэ дээр сэлдэх нь ч яг хоо. Ааха. Гэтэ гол нь энэ хэсэг дээр татагдаад ороод ирэх юм бол баядах нөхцөл байхгүй. Ядаж Тий. энэ support байсныг resistance болгоод хувиргацсан тий. Тий. Гэтэ 1 минутын чарт л байна л да. За. Oh, now it dropped. Wow. Are you kidding me? Тоглоод байна уу? It's gonna break back above $6 right there. За. Fail. Down there to 565. It was really holding this trend there, holding the EMA. I thought, oh, it's gonna explode again. Oh, seeing this move earlier. Look at that fake out. Total fake out. Wow. Oh. Alright, got the full fill there. За одоо баядц. Wow, there's a drop. Pulls back up there. Яа. I want to get out for that loss. I was hoping that 550 area would hold as support. Look at it now. 550 дээр Getting crushed. Энэ зүгээр найдаад байна тий. That was a bad idea. харин тийм байна. Энэ дээр Real bad баядч. idea. Terrible idea, actually. Хогийн санаа байлаа гинэ. Not good at all. Trying to get some type of pop back up here, but it just does not. Looks like it's about to get altered or something. Энэ жигэн эсрэгээр явуулахаар байсан юм шүү Oh ер нь. my god. Тийм ээ бодлохын Worst эсрэгээр. case Тий. scenario right now. Worst case scenario. Oh. Хамгийн юм уу Worst case юу scenario. байлаа гэж кейс байлаа гэж шүү дээ. Coming in at number 2 is За. Trader Trader Tom. Tom. is a За, нас- professional trader наснах who 100 дээр streams юм, on тий? YouTube and has a ton of free resources. I actually highly recommend that you Мэргэжлийн check him трейдер out. гинэ. It's a great reminder in just- this clip that all traders take losses. If the Nasdaq begins to trade above 940, we really should be buyers of it. Because we got an inside bar here. Платформ нэг дайггүй байна тэр сэл баяр товчно.
Тийм байна. Энэ веб терминал байна. Thinking this stop loss might Ah. actually be way too tight. I'm in here. За. Гэхдээ GameStop-ийн хувьцаан дээр ашигтай явж 60 мянга. Тийм ээ. Тийм. Сайн. Нийлбэрээр л ашигтай л явсан байна. Let's see if we got any buyers in this area at all. Шал гэж үзэх гээд тахшгүй байна тий. Oh my god, I'm Тийм absolutely байна. being hosed today. Not working. Саяны 3 дахь л гоё ялаа тий. Miracle not to get stopped out here. Энэ хэдэн минутын чарт вэ? 5 юм болов. 15. Оо энэ чинь нэрээ. Айгу харж ирсэн юм биш үү? Энэ ч нөгөө trader psychology-гийн талаар айгу их ярьдаг. Trader. Honestly, just went above that bar where I thought we were going to be buyers. Right here. Just went above it. 2 bar reversal, back down again. I got stopped out. Thought, this is it, we're going to break out again. Энэ гэхдээ чиглэл доош байна тий. Тэгээ тиймэрхүү харагдчих шүү дээ. And finally, coming in at За, number 1, саяных бол no төгсөртэй top байсангүй. trading losses Тэглээ. would be complete without this Chansey classic 1979. iconic clip from Chansey 1979. Яа энэ амар дроп болж байна. Энэ 11 оны үеийн юм шиг байна тий. Тийм байна. За, moving average-тай. Дээшээгээ moving average эвдсэн. Аа. 16:31 дээр TP-тэй явсан уу да? Тийм ээ. Тэр хавирул харж байгаа байна тий. Дунд чирүүн. Йоо. Энэ бас 1 минутын чарт юм бах та. Яа. За, энэ дээр support хэсэг байна. Гэж байна. Ее! Тэ яа. Яса. Йоо. And those are my top 5 Yeah. live trading losses. Let me know which one was your favorite and why in the comment section below this video. Be sure to subscribe and like the video. Энэ 3 дахь зэрлэг байлаа те. Тэглээ. Сайн нэгтэй Сүүлийнх нь тий. энэ салгантал авж шít. Тэглээ. Тэгээд гараатай. Амар тайлбартай байж өстой өгнө. Аюу болох нөгөө. Ихт алдагдлын хэмжээ алга те. Тийм байна. Reaction зөв юм те. Тийм. Энэ ингэж сандарч байгаа хөтөд stop loss хөсчээ. Яа. 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 Top 5 YouTuber Сэсэлэтэй гарим бацаа идэхэд газарат. Нэх гоё явж исэн үг нь. Тэр эхлээд уг нь тэр өөрийнх нь зорилттой хэмжээ рүү нь явж л байсан. 16:31 рүү те төгсөн л Тий. шүү дээ. Support энэ ч байна гээл. 16:03 Энд тийм 1 минутын кандл юм уу? Ямар огцом орж ирдэ. Тэр доотлын цагууд нэг хит хитийг заагаад байна. 10. Тийм 1 минутын хойд. top Нэг 5 минут л шүү тий. Тий. Энэ зүүн гарана. Энэ Патрик. Энэ хоёртнаас нь Том трейдер Том бол энэ залуу чинь айгүй их юуны талаар ярьдیں۔ Энэ залуу. Аа. Юун дээр байгаа. YouTube дээр уусаа байж дээ, явж дээ. Stock-с бас мэрэгжлийн гарштай. Энэ алдагд бол гайгүй гоо угаасаа. Одоо Тий. түрүүний нөгөө портфолиог харахаар Тийм. одоо харахгүй юу? Тийм Баланснаас багаз. боломж юм биш тий. Тий. 500-аар GameStop-ыг авсан юм уу да? Тий. Биш. Мөн байна. Хөөх. 91 дээр аваад 216 дээр явж ишт нэлээ ашигтай. Тийм ээ. Тэр супер байна тий. Супер штэ. Бусдууд нь бол яах вэ? 6000 3000 гэдэг тий. Тэр нь асуудалтай байсан юм уу сая төсөглөөс дээр? Үгүй ээ. Энийх чинь I'm in here.
Герман, UK, US Tech. Дандаа индексүүд нь шүү дээ. Аа. US Tech байгаа шүү дээ. Тийм байна. Энэ жижигхэн лан дээр л зүгээр жоохон алдагдлаа явжсэн болохоос мань хүн ерөнхийдөө нөгөө бүтээгдэхүүн бүрдүүлэлтийн портфолио нь бол гайгүй шүү дээ. Нийт балансаар баг 40,000 ашигтай явж шүү дээ. 7169. Тий. Энэ хоёр төсөн энэ залуугийнх бол энэ Макс Сантья гэдгийг бол мэдгэчихгүй нь юу ч л байгаа. Тийм байна. Энэ ч гэсэн нэг сүртэй байхгүй зүгээр гап нөхүүлсэн тий. 36,000-ыг алдсан. Яг бодит юун дээр бодитоор бол мань хүний орж гарч байгаа л өнөн гошин байгаа сте. Аа. За тэгж хүнийг амир өчрүү гошин машинаар нь моолгож хааш. Тэгтээ нөгөө Move average ашиглахгүй. Агс орж явах үедсэн бас нэг ингэж цачтлаа авдаг. Бидний өмнө За энийг сүлээд арч. тохиолж байсан учраас ийм кейс адилханд бас тохиолж л байсан шүү дээ. Энэ бол агс суралж явах үед бидний өмнө ол дарчаас хүлээгээ суучдаг. Энэ л гоё. Come on, man. Well, it's got some support right here, so maybe I'll hang on to this 16 area, bounce back up. Come on. Хоёуланд бас нэг 2 жилийн өмнө л үү дээ. 3 жилийн өмнө нэгнийхэр бас ингэж олдож үзүүлж байгаад цачдаг. Тэ. За. Дуусах уу? Угаасаа ийм юм харъя гэж бодож байна шүү дээ. За ингээ манайхаа өнөөдрийн Traders Reaction булангийн энэ удаагийн дугаар ийм хүн өндөрлөж байна. Тэгээд яг хоо дандаа нэг ашигтай явж байгаа трейдеруудын юуг харуулж яснаас нэг ганц удаа нэг ийм жоохон хошин маягтай реакшн хийж үзье гэж бодсон юм. Тэгээд үзлээ. Алж байгаа трейдерүүдийн үед гонигтай байгаа шүү дээ. Гонигтай байлгаа тий. Сая тэр хамгийн сүүлийн том моментум дээр бол яа. Бараг данс шатсан баха. Гэтэ чиглэл угаас анханасаа дээрээс доошоо л байсан юм биш үү тий. Тэгээд чиглэл бол тийм. Гэтэ яг жижиг эргэлт бол харагдаж л байсан л да тий. За ингээ манайхаа энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Дараагийн дугаар дээр дахиад иймэрхүү гоё хөгжилтэй. Гэтэ яг чартан дээр харж байхад тэрэн дээр нь ингээд ийм юмнаас л алдсан юм шүү гэдэгт нэг тийм яриа өрнөхүйц иймэрхүү алдаанууд байх юм бол хэдүүлээ ярилцаж явъя. Саяных бол богино хугацаанд айгүй хөгжилтэй байлаа. За ингээд бүгдээрэнд нь баяртай дараагийн реакшн бичлэгээрээ эргээд уулзцгаая.